Сайн хүүхдүүдээ амралт өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн шинэ үлгэрээ сонсоход бэлэн хүүхдүүдээ охид хүүгүүдийн 365 түүх. Бяцхан ахлагч баавгай. Голын хөндөд нутгалдаг айн хүрэн баавгаанууд жил бүрийн хавар нэгэн уралдаан зарладаг байжээ. Баавгаанууд голын дунд хадан дээр ангаа хүлээн сууна. Тэгээд загас уснаас харайлдаж эхэлмэгц баавгаанууд хүчирхэг том саруугаараа алгадан эрг рүү гарах нь хамгийн их загас барьсан нь ялагч болж гайхалтай шагналын эзэн болдог ажээ. Тэр шагнал нь бүтэн жилийн турш ахлагч баавгай хэмээх цолыг хүртэх аж. Алекс баавгай дундаа хамгийн жаахан нь билээ. Тэр модон давирсан ч гүнзгий уст голд ороход ч юр балчирдна. Гэвч Алекст ихээ том мөрөөдөл бий. Загас барих уралдаанд би төрүүлмээр байна. Тэгээд том баавгаануудад бяцхан бамбуушнууд бид чухам хэн болохоо үзүүлээд өгөх юм шүү гэж тэр хэлв. Алексийг тэмцээнд хүч үзэн гэхийг дуулаад бүгд л шоолжээ. Чийч загасчин болох хэтэрхий балчирдана да хэмээн нэгэн том баавгаа дайжигнав. Тэрч байтугай ахлагч баавгаа инээд алдаж том баавгаануудын хэрэгт бүү оролцсон. Зүгээр л явж бамбуушнуудтайгаа тоглол хэмээн тэр хэлжээ. Харин Алекс бууж өглөгүй чулуун дээр харайн гарлаа. Том баавгаанууд түүнийг шоолон хөхөрлөнө. Тэр яаж ялах вүлээ дээ? Зүгээр л бууж өгснэн дээр гэж тэд толгоос ихсэн шогшилтно. Алекс харин дуугарсангүй ус руу ширтэн хүлээж суулаа. Гэтэл нэгэн мөнгөлөг туяа усан дотор зурсхийн тусах үед тэр тун шаламгаар ус руу савраад өрөв. Алчглаа. Чи юу н болвол дээргүй юу? Хэмээн том баавгаанууд түүнийг шоолно. Алекс ус руу анхааралтай ширтлээ. Энэ удаа тэр загас барих гэж оролдсонгүй. Хэсэг хормын дараа тэр онцгой нэгэн зүйлийг анзаарав. Загасч гэсэн бас ухаантай аж. Тэд ус самартан буй баавгаануудыг харчгаад аюулаас аль болох холуур өнгөрөхийг хичээх аж. Харин Алекс огт хөдөлгөө суусан тул загаснууд түүнийг баавгаа байна гэж мэдсэнгүй. Тиймээс Алексийг чиглэн загаснууд сэлж ирнэ. Шап. Нэгэн загас Алексийн дэрэгдэх хадан дээр шитэгдлээ. Шап шап. Алекс шуртгийн хөдөлж загаснууд түүний саврыг харж жамдсангүй. Загсан овоо өндөр улмал өндөр болоод байв. Хэсэгхэн хормын дараа ахлагч баавгай савраа өргөн "Зогс, тэмцээн өндөрлөө. Барьсан загсаа тоолох цаг болжээ" гэж хэлв. Бүх загсыг тоож дуусгаад ахлагч баавгайнууд орой дээрээ гарах шахан гайхлаа. Тэр гуйлан дээр авирч гараад бидэнд тун ачирхалтай явдал тохиолдлоо. Бяцхан Алексийг олигтой загас барьж чадахгүй байх гэж бодож байв. Гэтэл Алекс биднээс хавьгүй дээрэж тэр тэмцээний ялагч боллоо. Алекс одоо манай шинэ ахлагч баавгай хэмээн зарлав. Ингэж хэлээд ахлагч баавгай гуйлангаас бууж ирэхэд Алекс түүний оронд гуйлан дээр гарч зогсов. Бяцхан баавгай бүгдийг харж чадахгүй байсан тул хойд хөл дээрээ зогсоод "Би сайн ахлагч байхыг хичээх болно. Миний хамгийн ихний тушаал бол том жижиг баавгаануудыг адил тэнцүү үзэх ёстой. Учир нь тэд бүгд л адилхан чухал билээ" хэмээн өгүүлжээ. За ингээд үлгэр маань энэ хүрээ төгсөж байна хүүхдүүдээ. Аливаа зүйлийг хийхэд биеийн том жижиг ямар ч хамаагүй байх нь шүү хүүхдүүдээ. Гагцхүү өөртөө итгэх хэрэгтэй. Хамтдаа байсан хүүхдүүдээ баярлалаа. Баяртай.